хийгээгүй юм. За өнөөдрийн хичээл болохоор өнгөрсөн хичээлээр ажилласан дасгалын талаар ярилцаж эхэлнэ. За энэ дасгал дотроос биднэрт үзээгүй нэг хичээл байгаа. Тэр хичээлийг өнөөдрөөс үзэх болно. За атомын бүтэц гэдэг бүлэг сэдвийн дасгал ажилласан. За тэгэхээр бид нар өмнө нөгөө нэг инертийн хийн хэрэглээний талаар үзсэн шүү дээ тий хүүхдүүдээ. Тэн дээр болохоор гелий, аргон, ион гэд тий радоноос бусад гели, аргон, ион энэ гурван инертийн хийний талаар үзсэн тий. Тэр мэдлэгээ ашиглаад нэгдүгээр дасгалынгаа бол хүүхдүүд ажиллажчихсан байна, сайн байна. За одоо хоёрдугаар дасгал химийн элементийг түүний атомд нь агуулгаж байгаа нейтроны тоотод харьцуулаа гэсэн байна. Тэгэхээр нейтроны тоог яаж тодорхойлдог вэ? Нейтроны тоог яаж тодорхойлдог вэ? 37-аас 37-аас 17 зөв. 37 гэдэг нь юу вэ? Атомаас нуу эсвэл протоны тоо нь? 37. За энэ дээр тэр мэдлэгээ дахиад нэг сэргээгээ ярилцаад явуучих тийм ээ хүүхдүүдээ. За атом гэдэг чинь бол протон, нейтрон, электрон гэдэг юм гурван хэсгээс бүрддэг тийм ээ. За тэгээ протон, нейтрон хоёрын масс чинь нийлээд атом массыг бий болгодог тий. Электроны тоо чинь бараг л тэгтэй тэнцвэр байдаг. Маш хөнгөн гэж үздэг шүү дээ. За тэгэхээр протон, нейтрон хоёр чинь өөр хэлбэл протон дээр нейтроныг нэмээд атом масс гэдэг зүйл бол гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс нейтроны тоог яаж тодорхойлд юм бэ гэхээрээ за жишээ нь литий гэдэг элемент байлаа гэж бодъё л доо. Дэс дугаар 3 атом масс нь 7 тий. Дэс дугаар 3 гэдэг чинь номер 7 гэдэг чинь атом масс тийм ээ. Атом масс нь 7. Дэс дугаар 3 гэдэг чинь протоны тоон 3 гэсэн үг. Тэгвэл нейтроны тоон энэ дасгал дээр хэд байхаар байна хүүхдүүдээ? Литигийн хувьд нейтроны тоон 4 тий. Тэгэхээр нейтроны тоог тодорхойлохын тулд атом массаасаа юу хасч өгч байгаа вэ хүүхдүүдээ? Энд атом массаасаа протон. Яг зөв. Протоны тоог хаснаа тий. Протоны тоог хаслаа. За тэгэхээр атом массаас протоны тоог хасснаар нейтроны тоог тодорхойлдог юм тий. Өмнө нь бүгдээрээ level 1-ийн хичээлээр үзчихсэн level 2 дээрээ бас нэг удаа давтаж үзсэн шүү дээ. Нейтроны тоо гэдэг чинь атом массаасаа протоны тоог хасч олдог юм гэ. За энэ хэсгийг хоёр хүүхдүүд минь сайн мэдж байгаа ч гэсэн нэг товч тэмдэглээд явчих. Бас хэрэг болно те. Иймэрхүү дасгалыг бол зөндөө ажилланаа. За тэгээ манай өнгөрсөн 2 дугаар хичээлийн энэ дасгал маань яах нь вэ? 2 дугаар дасгал маань энэ сэдвтэй холбоотой байж. За багш нь 2 дугаар дасгалыг оруулаад ирээ. За ингээд явчихвал хүүхдүүд харагдж байна уу? Дасгал нь арай жоохон том ороод ирвэ дээ. За тэр хүүхдүүд тэр дээдлийнхаа тэр нейтронтой хэсгийг бичиж авчгаад энэ дасгалыгаа дэвтэр дээр ажиллаж байгаа юм шүү дээ. За тэгэхээр эхний дасгал дээр одоо энэ нэгдүгээр дасгал дээр нейтроны тоог тодорхойлохоор яаж тодорхойлж байгаа лээ? 37-оос 17-оо хасаад тий. Хоёрдугаарх нь болохоор хэд үлээ хүүхдүүдээ? 9 тий. Гуравдугаар дасгал дээр нейтроны тоон хэд вэ? Холоор 30 14 гинэ. 16. Дөрөв дээр болохоор нейтроны тоон 13-гээ сая хүүхдүүд мэ хэлж байсан тийм ээ. За иймэрхүү байдлаар нейтроны тоо гэдэг чинь атом массаасаа протоны тоогоо хассантай тэнцвэр байдгийн шүү гэд. За хүүхдүүд бол ер нь бол сайн мэдэж байна. Сайн мэдэж байгаа энэ зүйлийгаа дахиж нэг удаа дэвтэрэн дээр товчхон бичээд тэмдэглээд авчих юм шүү. Багшийнх нь юм болж жоохон уурсаад мухаарагдчихлаа. Яг ингээд за энэ хэсгийг дэвтэр дээрээ товч тэмдэглэчих. Тэгээд дараагийнхаа хэсэг рүү орцгоё хүүхдүүд минь. За манай 3 дугаар дасгал байна. Шууд зөв хариултанд дарагчлаа. За доогүй юм боллоо. За атомын цөм дэх юуны тоон те. За энэ дэш баг харагдаад байна да те. Атомын цөм дэх нейтроны тоон протоны тооноос их байх тусам атомын цөм өөрөө аяндаа задарч өөр элементийн илүү тогтвортой цөм болно хувирдаа гэд. За энэ өгүүлбэрээс хүүхдүүд бичээд авсан дээр хаа изотоп гэдэг хичээлээ үзсэн шүү дээ хүүхдүүдээ. Изотоп чинь дотроо шүү дээ тогтвортой изотоп, тогтворгүй изотоп гэх хоёр янз гээд бүгдээрээ үзэж байсан да.
За тэгэхээр тогтворгүй изотопоос тогтвортой изотоп болж хувирахтаа яад юм бэ гэхээр яах нь атомын цөмдөх нейтроны тоо протоны тооноос их байх хэрэгтэй нь шүү дээ. Өөрөөр хэлбэл атом дотор байгаа цэнэггүй хэсэг нь тийм ээ нэмэх цэнэгтэй хэсгээс их байгаад ах юм бол атомын цөм өөрөө аяндаа задарч өөр элементийн илүү тогтвортой цөм бүхий атом болон хувирдаг байна. За энэ хэсгийг хүүхдүүд минь дэвтэр дээрээ тэмдэглээд авчих аа. Хүүхдүүд. За дараагийн хэсэг нь зааж ороо. Багш нь зөв хариултыг гаргачлаа. Буцаагаад зөв хариулт. За, зөв хариултыг нь нууцсан. За одоо ажиллацгаая хүүхдүүдээ. Ингэнэ. Дараах металлуудаас нягт хайлах буслах температур нь харьцангуй өндөр байх металлууд бүхий хувилбарыг сонгох гинэ. Тэгснэ хүүхдүүдээ хардаа эндээс харахад хайлах цэг нь хамгийн өндөр элемент нь болохоор айл юм шиг харагдаж байна. За, хайлах цэг өндөртэй элементүүд гэсэн чинь вольфрам, зис, хар дуглан, цагаан дуглах, мөнгө гэдэг элементүүд байна. За, хайлах цэг өндөртэй элементүүд бол эднэр юм биш үү? За, тэгэхээр яах нь энэ металлууд хамгийн их орсон хувилбарыг сонгох гинэ. Тэгэхээр та нар аль хувилбарыг сонгох вэ? Хүүхдүүд сонгоод комент хэсгээр хариугаа бичээд явах юм шүү. За, хүүхдүүд хариултаа явуулсан байна. За, одоо бүгдээрээ шалгаж үзье. За, тэгсэн чинь D хариулт гэсэн байна. За, тэгэхээр үеийн системийг харж байгаад энэ хэсгийг багш нь тайлбарлаж өгөх болно. За, үеийн системийг гаргаад ирье. За, тэгэхээр хүүхдүүд одоо энэ дээр харагдаж байгаа шин тэ дээрээс доошлох тусам атомын радиус чинь ихсээд байгаа билүү, багасаад байгаа билүү? Литий, натрий, калий, рубидий, цезий эгнэний дагуу багасна. Ингээ атомын радиус багасаад ихсэн тэ ихсээд байх тутам гадаад давхрооны электрон энэ дээрээс доош атомын радиус ихсэж байгаа шүү дээ. За энэ атомын радиус нь ихсээд байх тутам гадаад давхрооны электрон цөмдөө илүү бага татагдана. Ингээд цөмдөө илүү бага татагдах тусам яах нь нягтршил багаснаа. Нягтршил багасах тутам хайлах цэг нь багасаад ирдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө бүлгийн дагуу дээрээс доош хайлах цэг багаснаа. За энэ натрий, магний, алюминий гээд үеийн дагуу хойшлох тусам хайлах цэг нь бол нэмэгдэнэ гэж байгаа. За тэгээ Б бүлгийн металлуудад бол арай ондоо. За тэгээ хором, молибден, вольфрам гэх мэт энэ элементүүд бол хайлах цэг өндөртэй элементүүд ордог. Энэ дотроос дэлхийн хамгийн өндөр температурт хайлдаг металл нь бол вольфрам гэдэг металл гэнэ. 3422 Цельсист хайлдаг байна. За хүүхдүүд эндээс энэ хэсгийг дэвтэр дээрээ бас бичээд тэмдэглээд авчих нэ. Баша миний энэ хагас урд үеийн систем дээр энэ ч нэг хайлах цэг нь өгөгдсөн биш. Сайн биш үү? Тэгвэл бүр харахад амар болох нь шүү дээ. Тийм байна. Хайлах цэг нь харагдчихээн те. За тэгвэл саяны дасгалыг ажиллахад бүр амархан юм байна да тийм ээ. Шууд тоог нь харж байгаа л харьцуулаад тавьчихна. За энэ хэсгийнхаа товчхон тэмдэглээд авчих хүүхдүүд минь за багш нь дахиад энэ хайлах буслах цэгтэй холбоотой бүр дэлгэрэнгүй хичээл орно. Яг ийм зүй тогтлоор ингэж ихсээд ингэж багасаад тий хайлах буслах температурт ийм өөрчлөлт ордог гэд. За одоохондоо явуулчихсан хүүхдүүд энэ хэсгийг тэмдэглээд авчих. За дараагийн дасгал нь болохоор хүүхдүүдээ хөнгөн цагааны үнэмлэхүү масс нь хэд вэ гэсэн байна. За үнэмлэхүү массыг яаж бодож гаргаж ирдэг вүлээ? Энэ бас бид нарын үдсэн хичээл байна тий. За тухайн элементийнхаа үеийн систем дээр байгаа массыг хэдэр үржүүлж өгдөг вүлээ хүүхдүүдээ?
Үйлдэх систем дээр байгаа массыг нь хэдээр үржүүлж өгөх үү? За энэ дэр хүүхдүүд A, B, C, D хариултын алийг нь сонгосон бэ? За энэ дэр бол нэг ийм хэсэг гарч ирдэг тийм ээ. За үнэмлэхүүн масс гэдэг бол юуны массыг юуны масс хуваасантай тэнцвүүлээ хүүхдүүд ээ. За үнэмлэхүүн масс. За үнэмлэхүүн массыг ямар масст хуваагаад те үйлдэх систем дээр байгаа харьцангуй атом масс гарч ирсэн байдаг вэ? Харьцангуй атом масс бол одоо нөгөө бидний AR гэж тэмдэглээд үйлдэх систем дээр тавиад цээжилж байгаа тэр тоо тийм ээ. За үнэмлэхүүн массыг юу хуваахаар энэ харьцангуй атом масс гарч ирдэг вүлээ? Массын атом нэгж. За тэгэхээр массын атом нэгж юу юм бэ гэхээр хэд гэсэн тоо байдаг вүлээ? 166-г үржүүлэх нь 10-ийн цүрэг 27 зэрэгт килограмм тий граммаар бодох юм бол 166-г үржүүлэх нь 10-ийн цүрэг 24 зэрэгт грамм. За граммаар бодох уу килограммаас бодох уу гэдгээс хамааруулаад зэрэг нь бол өөрчлөгддөг өө. За энэ хичээлийг бол бүгдээрээ бүр сайн үзчихсэн тий. За тэгэхээр хөнгөн цагаан буюу энэ алюминиум тий хөнгөн цагаан гэдэг элементийн харьцангуй атом масс нь үйлдэх систем дээр хэд байдаг вэ? AR нь. Яг 27 байдаг аа. За тэгэхээр үнэмлэхүүн масс гэдэг чинь тэрхүү харьцангуй атом массыг нь юугаар үржүүлж өгөх болох гэдэг нь хүүхдүүдээ? Массын атом нэгж гэдэг энэ тоогоор үржүүлээд өгчхүүлэх болох гэдэг байгааз өөрөөр хэлбэл 27 гэдэг тоогоо одоо хардаа хүүхдүүд байна. Энд дээр тийм массын атом нэгжийг энэ хоошоо оруулаад үржиж юм бол те үнэмлэхүүн масс тэнцүү массын атом нэгжийг харьцангуй атом массаар үржүүлсэнтэй тэнцүү болчих гээд байгааз өөрөөр хэлбэл 27-гоо 166-г үржүүлэх нь 10-ийн хасах 27 зэрэгт килограмм те энэ массын атом нэгжээрээ үржүүлээд өгвөл яг болох гээд байна тий. Бүгдээрээ өмнө юм дасгал ажилласан шүү дээ. Харьцангуй атом массыг массын атом нэгжээр үржүүлээд өгөх юм бол үнэмлэхүүн масс гарнаа. Үнэмлэхүүн масс гэвэл тусад нэг хичээл үтсэн тий. Тэр хичээл дээр ийм дасгалууд ажиллаж байсан да. Та нар хэвээ сэргийн санах юм бол за ингээд үржүүлээд өгөх юм бол 44,182-ыг үржүүлэх нь 10-ийн хасах 27 зэрэгт килограмм гэж гарч байна. За. Тэгэхээр энэ хариултууд дотроос алийг сонгох юм бэ гэхээр аль хариун зөв билээ хүүхдүүдээ? C хариулт нь зөв байна тийм C. За дараагийн 6 дугаар дасгал дараах мэдээллүүдээс үнэн мэдээллийг сонгоно гинэ. За давхрааны тоо нэмэгдэх тусам атомын радиус ихсдэг. За авч үзье те. Давхрааны тоо нэмэгдэх тусам литий за эхний давхраандаа 2 ингээ 2 давхраатай элемент байна. За дараагийнх нь натрий. За юм 3 давхраатай элемент юм байна. За дараагийнх нь калий байлаа гэж бодъё. За давхрааны тоо нэмэгдээд байна те. За хүүхдүүд ингээд давхрааны тоо нэмэгдээд байх тутам атомын радиус ихсэж чадж гинөө. Цөмөөс гадаад давхраа хүртэл электроны цаг чинь атомын радиус хичээлээд байгаа шүү. Ихсэж байгаа. Тий. Давхрааны тоо ихсээд байх тутам атомын радиус ихсээд байна тий. За тэгэхээр энэ эхний дасгал бол эхний хэсэг бол А бол үнэн мэдээлэл тийм ээ. Дараах мэдээллүүдээс үнэн мэдээллийг сонгох гэсэн биш. А бол үнэн юм байна. B. Давхрааны тоогоор ижил атомуудын гадаад давхраанда олон электронтой элементийн атомын радиус нь бага байна. B бас үнэнтэй. За хангаж B яагаад үнэн мөлий? За. Тайлбарлаарай. За, ингэдэг шүү дээ хүүхдүүд минь. Жишээ аваад тайлбарлавал бүр амар болдог тий. Литий, берилли гэдэг яг ижилхэн давхраатай мөртлөө тий буур, нүрс дүргч. За энэ элементүүд бүгдээрээ хэд гэсэн давхраатай байна вэ? Хэдэн давхраатай байна хүүхдүүд? 2. Бүгдээрээ 2 давхраатай тий. За энэ давхрааны тоо ижилхэн мөртлөө аль нь илүү жижигхэн бэ гэдэг чинь яаж тодорхойлоод байдаг вүлээ? Юу их электронтой бол илүү их радиустай. Илүү их атом руугаа татагдана тий. Их гадаад давхрааны электрон олон байх тутмаа цөм рүүгээ илүү их татагдана.
Өөрөөр хэлбэл литий бол арай жоохон том харагдаж, бериллий арай жоохон жижигхэн, боор бүр илүү жижигхэн, нүүрс дөрөгч бүр жижигхэн харагдах нэ. Тийм багасна. Тийм. Урдаасаа хойшлох тусам атомын радиус багасдаг те. Багасаад байгаа шалтгаан нь яг ижилхэн радиустай яг ижилхэн давхраатай те. Энэ чинь ингээ бүгдээрээ хоёр давхраатай байгаас яг ижилхэн давхраатай байхад гадаад давхрааны электрон одоо энэ 1, энэ 2, энэ 3, энэ 4 гэ биш те. Тэр гадаад давхрааны электрон аль олон тоонд цөм рүүгээ илүү их татагдана. Цөм рүүгээ илүү их татагдах тусам атомын радиус бол жижигэрнэ те. Бүгдээрээ нөгөө нэг ингэж үсчихсэн шүү дээ. Гадуур ингээд дагуулад явахдаа ганцхан дүүгээ ингээд гараасаа хөтлөөд явах нь илүү амархан уу эсвэл дөрвөн дүүгээ ингээд те гадуур дагуулад явах нь илүү амархан илүү их өөртөө нааж явах уу гэд. Нэг дүүтэйгээ хамт явж байхдаа тоглоомын талбай дээр тоглоллоо гэж ботход тэгээд бүгдээрээ нэг тийм жишээ ярьжсэн та. Нэг дүүгээ ингээд араас нь хараад тоглолоод байж чадах уу те. Эсвэл дөрвөн дүү чинь ингээд зэрэг байх юм бол дөрвөлнгийн зэрэг ингээд хараад тоглож чадах уу гэд. Нэг тийм жишээ авч ярьжсэн шүү дээ. Санаж гинөө. Тэгээд нөгөө гадаад давхрааны электрон олон болох тусам өөрлөгөө илүү их татнаа те. Хүүхдүүдийн тоо олон болох тусам яах нь илүү сайн харахын тулд яах нь аль болох хол гүйлэхгүй байх нэ гэ бүгдээрээ нэг ярилцчихсан да. Тэр жишээ байна. За дараагийн хэсэг нь тэгэхээр A болон B нь бол зөв юм байна. За үеийн дагуу урдаасаа хойшлоход элементийн атомын радиус ихсэх юм уу багасах юм уу? Хардаа үеийн дагуу урдаасаа хойшлоход элементийн атомын радиус яаж байгаа вэ хүүхдүүдээ? Элементийн атомын радиус урдаасаа хойшлох тусам атомын радиус нь багаснаа тий багаснаа. За ерөөсөө энийг бас тэмдэглээд авах юм уу хүүхдүүд нэг л чимээг байгаад ах чинь атомын радиус багаснаа. Ер нь хүүхдүүдийн хуучин хичээлүүдээ жоохон уншиж явах хэрэгтэй байгаа юм байна шүү. Та нар яг энэ хичээлийн цаг дуусангууд тэгэл дэвтрээ хаагаал юу ч уншихгүй байгаа юм байна тийм ээ. Уншаад явах юм шүү. Байнга дасгал ажиллаж явж байгаа учраас. За дараагийн хичээл дээр хүүхдүүд орж ирэхдээ химийн урвалын тэгштгэл галах урвал, нэгдэх урвал, солилцох урвал, задрах урвалуудыгаа давтаж орж ирээрээ. Дараагийн хичээлийг бүгдээрээ урвалын тэгштгэл бичих дасгал ажилланаа. За хүүхдүүд одоо болохоор энэ хэсгийг дэвтэр дээрээ бичээд авч яваа. За тэгээд ижил давхраатай үед тийм ээ одоо бүгдээрээ ингээд ижилхэн хоёр давхраатай байгаас ижил давхраатай үед за багш ингээд бичээд ижил давхраатай үед гадаад давхрааны электрон олонтой нь цөмдөө илүү хүчтэй татагдана тий. Гадаад давхрааны электрон олонтой нь цөмдөө хүчтэй татагдана. Олонтой нь цөмдөө хүчтэй татагдана. За ингээд цөмдөө хүчтэй татагдаад авах тусмаа яах вэ хүүхдүүдээ? Радиус нь томроод авах үлээ жижигрээд авах үлээ? Жижигэрнэ. Оо яг зөв. За тэгээд цөмдөө хүчтэй татагдах тусам атомын радиус нь жижигэрнэ. Цөмдөө хүчтэй татагдах тутам атомын радиус нь жижигэрнэ гэсэн ийм дасгал байна. Атомын радиус нь жижигэрнэ. Гэсэн тий. А болон Б. Оо яг зөв А болон Б үнэн байсан. За дараагийн хэсэг. За дараах элементүүдийн валентийн электронд бүтцийг нь тохируулна гэсэн байна. За хүүхдүүдээ бүгдээрээ нэг аутогийн зарчим утсан шүү дээ. Тэгэхээр нүүрс төвч маань 9 дугаар 6-ын чинь 1s-ийн 2, 2s-ийн 2, 2p-ийн хэд болох вэ? За энэ дасгалыг бүгдээрээ бас нэлийн дэлгэрэнгүй сайн судалсан бол энэ хичээлийн дэлгэрэнгүй сайн судалсан болохоор энэ дасгалыг дөрөвчл болохоор S 1S. Энэ дэлгэрэн ус 3S. Биш.
Алфагийн зарчмын дагуу явна тий. За нүүрс дөрөвч нь 1s-ийн 2. Дараа нь 2s гэж гарч ирнэ тий. 2s-ийн 2. 2p-ийн хэд вүлээ? 1s-ийн 2s-ийн 2. 2p-ийн 6. За энэ 2 электрон, 4 электрон, энэ дээр байгаа электроноо нийлээд 6 болох ёстой шүү дээ. 2p-ийн 2. Тийм бооз энд байгаа 2 электрон, энд байгаа 2 электрон, энд ч гэсэн 2 электрон байна тий. Ингээ бүгд нийлээд 6 электрон болж байна. Та нарт тодорхой харагдаж байна уу юу? Хөшөөн тэлгэс дээр бол жоохон бүлэгч харагдаад байгаа шиг. За дараагийнх нь 1s-ийн 2. Тэс дугаар 15 дугаар элементийг бичиж дээ тий. 2s-ийн 2. 2p-ийн хэд вүлээ? P чинь хэдэр дуустдаг вүлээ хөхтүүд ээ? Хэдэр дүүрдэг вүлээ? Оо 6-гаар 3s-ийн 10 болно яг зөв. 12. 2. Оо 12. 3p-ийн 6. Гэхдээ 12 гэхэр чи наач 3 болно. Оо яг зөв. Ингээд дуусна тий. Ингээ 15 болчихлоо. Сайн байна. За хүчил төрөвчдөр 1s-ийн 2. 2. 2s-ийн 2. 2. 2p-ийн 4. Оо 4. За ингээд 8 болчихлоо тийм ээ. За дараагийнх нь 1s-ийн 2. 2s-ийн 2. 2p-ийн 6. 3s-ийн 2. 2. За ийм боллоо. За тэгэхээр одоо иймэрхүү маягаар тий Aufbau-гийн зарчим гэх хичээл үтсэн шүү дээ. Aufbau-гийнхаа зарчмын дагуу ингээд сайхан электрон бүтцээгаа бол ингээд бүгдийн сайхан биччихтэй тий. За тэгээ одоо хамгийн гадагшлынхаа электронуудыг авч үздэг. За жишээ нь одоо энэ хэсгийг авч үздэг гэсэн үг хөлтүүдээ. Энэ хэсгийг энэ сүүлийн 2 хэсгийг тийм ээ. За зарим элементүүд дээр болохоор сүүлийн 1 тавигдсан байгаа дагаас орбитал нь. За тэгэхээр нүүрс төрөгч бол А, Б, В, Г-ийн аль нь вэ гэсэн байна. Г. Г байна. За нүүрс төрөгч Г. За фосфор нь болохоор В. В. За В. Хүчил төрөгч нь Б. Б. За магний А байна тий. За зөвхөн нэг ийм л дасгал байсан байна шүү дээ. За та нар бол энэ дасгал дээрс асууж тодруулах зүйл байна уу? Бид нэг ийм хичээл үзсэн те Aufbau-гийн зарчим гэдэг. Aufbau-гийн зарчмын дагуу ямар орбитал яаж дүүргэгдэв бэ тийм ээ? Атомын орбитал электроноор дүүргэгдэх зүй тогтныг Aufbau-гийн зарчмаар ингээд тодорхойлсон шүү дээ. За тэр хичээлийн маань дагуу ажиллах дасгал нь байна. За эндээс тэмдэглэж авах уу эсвэл хүүхдүүд нэлээд ойлгомжтой учраас дараагийн хэсгийг үзэх үү ямар вэ? Дараагийн хэсгийг үзье те. За энэ бол бидний нэлээд сайн үзчихсэн хичээл байна. За энэ бас бидний бодчихсон бодлого гараад ирлээ те. Мөнгө байгаль дээр 107 ба 109 гэсэн массын тоотой 2 изотопын байдлаар оршдог. За түүний дундаж харьцангуй атомоос нь дуун 170-188 бол изотоп тус бүрийн тархалтын хувийг олоо гэсэн мэт. Энэ бид нэг бодсон те өмнөх хичээл дээр бодсон шүү дээ. Оо тий А гарсан те 56%, 44% гэ гарсан. За энэ хэрвээ өмнөх хичээл дээр байгаагүй хүүхд байх юм бол энэ изотоп гэдэг хичээлийгаа үзээрэй те. Бид нар изотоп гэж юу юм бэ гэж дараа нь энэ бодлогыг бодсон байгаа шүү. За дараагийн жижиг хэсгүүдийн бүрэлдэхүүнийг гүйцээж тодорхойлгоно. Электроны тоогийн тодорхойлох юм байна хүүхдүүд. За багш нэг самбар дээрээ таятахыг тэгээд ярилцаад шууд хамтдаа бичээд явчихъя. За тэгэхээр хүүхдүүд хардаа дан хүчил дөрөвч болохоор протоны тоон бол 8 тий. Нейтроны тоон 8, электроны тоон 8 байна. За тэгсэн чинь хардаа энэ нөгөө нэг элементүүд чинь өөр элементтэй нэгдэхээр гадаад давхрааны электроны тоон өөрчлөгддөг шүү дээ. Катион анион болдог те. Хүчил төрөгч энэ дээр хасах 2 гэдэг цэнэгтэй болчиж тэгэхээр хэдэн электроныг өөртөө авсан гэсэн. Хоёрыг авсан. Оо яа зөв 2-ыг авсан гэсэн үг те. Яг зөв.
10. Хүчил дөрвч 2 хасах гэдэг юм цэнэгтэй болохын тулд энэ чинь угаасаа өөрөө дистуугаар 8 юм чинь 8 протонтой ийм элемент шүү дээ тий. Тэгээд энэ цэнийг зөрүү нь ингээ хасах 2 болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хэдэн хасах цэнийг байж штэ хасах 2 болох уу? За энэ 8 протонтой за энийг багш дахиад нэг хэлээд үгүй. Хүчил дөрвч гэдэг элемент бол хүчил дөрвч гэдэг элемент бол дис дугаар 8 дугаар элемент те. Дис дугаар 8 дугаар элемент гэдэг чинь 8 протонтой 8 электронтой байна те. Хамгийн анх 8 протонтой байна. Дис дугаар 8 дугаар элемент учраас. За тэгсэн чинь ингээ гадаад давхраандаа электроныг авч алдсны улмаас цэник бий болдог. Хүчил дөрвчт илэрсэн цэник нь хасах 2 гэдэг юм цэник илэрсэн байна. Тэгэхээр 8 протон гэдэг чинь ер нь бол нэмэх 8 цэник гэсэн үг. Протон гэдэг чинь атомын голд байдаг нэмэх цэник шүү дээ. Тэгэхээр нэмэх 8 цэник гэсэн үг. Тэгэхээр нэмэх 8 цэник чинь ямар хэдэн ширхэг хасах цэнэгтэй нийлжээж хасах 2 гэдэг зүг рүү гарч ирэх вэ? Агаар сая яг зүг хэлээд байсан те 10 хасах 10 гэдэг цэник байх хэрэгтэй. Хасах 10 гэдэг чинь 10 нь электрон байх хэрэгтэй гэсэн үг. За энэ яг ямар учиртай юм бэ гэхээр хүүхдүүдээ ийм. Хүчил дөрвч гэдэг чинь дис дугаар 8 дугаар элемент. Тэгэхээр атомын голд 8 протон байх нь бол ойлгомжтой тий. Дис дугаар 8 дугаар элемент юм чинь атомын голд 8 протон байна. Тэгээд тойроод яах нь электронууд ингээд оршиж байна гэсэн үг. За эхний давхраанд хэдэн электрон оршиж юм бэ гэхээр 2 электрон. Зөв. Дараагийн давхраанд хэдэн электрон оршдог вүлээ? 6. 6 электрон оршдог. Тэгсэн чинь энэ хасах 2 гэдэг цэнэгтэй болохын тулд хэдэн электрон хүрээд ирсэн болж таарад байгаа лээ? Оршиж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ 2 ширхэг электрон нэмээд ороод ирсэн байна тий. Одоо тэгэхээр яах нь одоо энэ дэр ингээ өөр нэг химийн элемент ирээд энэ талд нь ингээд наалдаад нэгдэл үүсгэсэн байгаа л гэсэн үг шүү дээ тий. 2 электрон хүчил дөрвчөд өгөөд. За тэгэхээр хүчил дөрвч энд яасан бэ гэхээр 8 протонтой байсан юм аа. Одоо электрон ингээд эхний давхраандаа 2 дахь давхраандаа 8 гэхээр 10 электронтой болсон дээ. Энэ протон электроны зөрүү хасах 2 гэдэг цэнэгтэй байгаа байхгүй юу? Тэр хүчил дөрвч ингээд хасах 2 гэдэг цэнэгтэй болж байна гэж ингэж гарч ирж байгаа. За хүчил дөрвч хасах 2 болж байгаа тий. За бүгдээрээ энэ хичээлийг бол бас үзчихсэн тий. Атом дахь электроны тоо гэдэг нэртэй хичээл үзсэн шүү дээ энэ дэр. Атом дахь электроны тоо. За хэрвээ эндээс хүүхдүүд ингээд асууж тодруулах шаардлагатай зүйл байх юм бол энэ атом дахь электроны тоо гэх классруунд байгаа хичээлээ үзэх нэ тийм ээ бид нар энэ хизээж хүлээ үзсэн хичээл байна. За дараагийнх нь натрийн дис дугаар 11-р элемент ээ. Тэр протоны тоо нь 11, электроны тоо нь 11, нейтроны тоо нь хэд байх вэ хүүхдүүдээ? Натрийн 23. Зөв. Нейтроны тоо нь 12. Яа тэгвэл масс нь 22 учраас тийм. За тэр хүүхдүүдээ ингэдэг одоо тухайн нэг атом чинь ингээд цэнэгтэй болно шүү дээ тийм. Нэмэх цэнэгтэй ч юм уу хасах цэнэгтэй болно. Тэгэхэд байна шүү дээ тийм. Энийг бүр та нар сайн мэдж явах хэрэгтэй. Протоны тоо, нейтроны тоо хоёр өөрчлөгддөггүй. Атом цэнэгтэй болоход протоны тоо, нейтроны тоо хоёр бол өөрчлөгдөхгүй тий. Протоны тоо, нейтроны тоо өөрчлөгдөхгүй. Юуны тоо өөрчлөгддөг вүлээ? Электрон. Зөвхөн электроны тоо өөрчлөгднө. За. Зөвхөн электроны тоо өөрчлөгдөнө. За тэгэхээр одоо энэ нэмэх 1 гэдэг цэнэгтэй болохын тулд натрич одоо энэ нэмэх 1 гэдэг цэнэгтэй байна шүү дээ. Нэмэх 1 гэдэг цэнэгтэй болохын тулд тэнд хэдэн ширхэг электрон байж таарах вэ? Натрич нөгөө гадаад давхраантай 1 илүү электронтой байдаг учраас тэрийг алдаад тэгээд 10 электронтой бол. 10 электронтой яг зөв. За бүр ингээд давхраагаар нь ингээд хангаарчиг ингэж бодож бас болох юм те. Аль эсвэл тэрвээ тэгж бодож болохгүй байх юм бол натрий бол 11 протонтой байж таарна тий. 11 протон өөрчлөгдөхгүй гэсэн шүү дээ. Протоны тоо, нейтроны тоо өөрчлөгддөггүй гэсэн. Тэгэхээр 11 протонтой байна. Тэгээд энд нэмэх 1 гэдэг цэнийг гарж ийн тий. Нэмэх 1 гэдэг цэнийг гаргахын тулд хэдэн электрон байж таарах гэдэг байгаа лээ. Хасах 10. Тий хасах 10. Хасах 10 гэдэг чинь 10 электронтой. Электрон ч өөрөө хасах цэнэгтэй. Протон ч өөрөө нэмэх цэнэгтэй учраас 11 протон ч бол нэмэх 11 цэнийг болчихж байгаа. Электрон ч хасах цэнэгтэй учраас яг нь хасах 10 болно. Тэгэхээр нэмэх 11 хасах 10-ын зөрүү нэмэх 1-тэй. За иймэрхүү маягаараас ион дэх электроны тоог тий атом дэх электроны тоог бол
энэ чинь ион дахь ион дах электроны тоог бол тодорхойлж чаднаа. За тэгэхээр ион гэж юу хэлээд байгаа юм бэ хүүхдүүд? Атом ион хоёр ямар ялгаатай юм бэ? За шинэ эхний натрий ингээд тэг цэнэгтэй байхдаа атом байгаа байхгүй. Харин да натрий бол ийм байхдаа атом. Ийм болчхороо ион болчиход байна те. Атом ион хоёр юугаараа ялгаатай байгаа лээ? Электроноор. Яг үнэ электроноор ялгаатай. Электроноо ингээд авч эсвэл алдаад цэнэгтэй болдог те. Цэнэгтэй хэсгийг бол ион гинэ. Тэгээд бас цэнэг өөрчлөгддөг өстэй цүмийн цэнэг. Яг үнэ цэнийг өөрчлөгдөн. Цүмийн цэнийг бол өөрчлөгдөхгүй. Жишээ нь натрий ч одоо дис дугаар 11 штэ тий. Тэгэхээр цүмийн цэнийг нь 11 гэсэн үг. Ион байсан ч гэсэн цүмийн цэнийг нь 11 хэвэндээ л байна. Зөвхөн гадаад давхрааны электроноо авч алдахад цэник одоо цэнэгтэй хэсэг бий болдог. Ион бий болдог тий. Гадна давхрааны электрон алдснаар тэгэхээр яах нь цэнэгтэй хэсгийг ион гэдэг чинь зөвхөн электроны тоол өөрчлөгдөнө гэсэн үг. Жишээ нь натрий ч одоо энэ дэр ингээд 11 протонтой 11 электронтой байсан шүү дээ тий. Одоо энэ дэр 11 протон цүмийн цэнэг гэж энэ протоны тоо хэлээд байгаа байхгүй юу? Ер нь бол 11 протон бол өөрчлөгдөхгүй хэвээрээ байна тий. Зөвхөн электрон нь өөрчлөж байгаа. Электрон хэд болсон бэлээ? Энэ дэр ингээд нэмэх нэг гэдэг цэнэг үүсгэж байна. 10 электрон болсон тий. Ийм гэсэн үг. За энэ дасгалын ажил дуусаад тэгээ завсарлаа хүүхдүүд нь. Тэгээ дараагийн хичээл дээр үргэлжлүүлж ярилцъя. Энэ дасгалаа ажилласан юм байна тий. За тэгэхээр x гинэ x-ийг бүгдээр олоогүй шүү дээ. X дээр хэд байгаа хүүхдүүдээ хүчил дөрвч хасах 2 гэдэг цэнэгтэй байгаа юм чинь. Хасах 2 ч уусаа нэмэгдэнэ гэхэд тэгэхээр чинь 10 электронтой. 10 электронтой. Тийм байгаа. Хүчил дөрвч бол ингээ 8 протонтой байгаа шүү дээ. Тэ? Яг бол хүчил дөрвч бол дис дугаар 8 дугаар элемент 8 протонтой. Тэгээд энэ дэр хасах 2 гэдэг цэнэгтэй байна. Хасах 2 гэдэг цэнэгтэй байхын тулд энэ дэр 10 электронтой байж л хасах 2 гэдэг цэнийг орж ирэх байгаас тэгэхээр 10 электрон байна гэсэн үг. За арай л амархнаар бодох юм бол ер нь бол хүчил дөрвч яагаад ингэж байгаа юм бэ хэрэг? Хүчил дөрвч бол ийм хүчил дөрвч ингээд тэг цэнэгтэй байхдаа эхний давхраандаа 2, дараагийн давхраандаа 6 электронтой байдаг тийм. Тэндээсээ 2 электроныг нэмж аваад тийм ээ. Өөрөөр хэлбэл эхний давхраандаа 2 дахь давхраандаа 8 электронтой болоод энэ үедээ хас 2 гэдэг цэнэгтэй болж байна. Яаж хас 2 юм бэ гэхээр 2 электроныг нэмж авсан учраас хас 2 гэдэг цэнэгтэй болж байгаа тийм. Электрон ч өөрөө хасах цэнэгтэй учраас электроныг нэмж аваад лах юм бол улам илүү хасах цэнэгтэй болоод байна гэсэн үг. За би зүгээр эмчилсэн шүү дээ нөгөө нэг ионог нь болохоор хасах болвол тэр дис дугаар юм уу протоны юм уу электроны тоогоо нэмээд тэгээд нэмэх болвол хасаад ботчих шүү. Тэгэхээр амар байна. За тэгвэл нэг тгээ бичээд үзье л да тийм ээ. За тэгвэл потор гэдэг элемент байлаа. Анх ингээд тэг гэдэг цэнэгтэй байлаа. Чи потор маань одоо хасах болсон. Тэр хүмүүстэй потор тэг байж байгаа хасах цэнэгтэй болчлоо. Электроныг авсан уу алдсан уу за хангаар тэтгэр байжээ. Бусад хүүхдүүд зөв хэлэх нөгөө юу хангаарч шалгая шүү. За хүүхдүүдээ потор тэг гэдэг цэнэгтэй байлаа. Потор гэдэг атом те одоо потор хасах цэнэгтэй болчлоо. Электроныг авсан уу алдсан уу? Бусад хүүхдүүдээс хариулна шүү. Хангардаас бусад хүүхдүүдээс потор ингээд тэг гэдэг цэнэгтэй байлаа шүү. Потор одоо хасах цэнэгтэй болцсон. Потор бол өөрөө дис дугаар 9-р элементтэй энд 9 протонтой 9 электронтой байсан. Энд болохоор ингээ хасах цэнийг гараад ирлээ те. 9 протон бол ингээ өөрчлөгдөхгүй хэвээр байгаа штэ. Протоны доо өөрчлөгдөхгүй гэж байгаа. Поторт одоо хэдэн электрон байгаа вэ? Зөв 10 электрон байгаа. 10 электрон болсгийн тулд электроныг авсан уу алдсан уу? 10 электронтой болохын тулд амагтаа авсан уу алдсан уу? Сая 9 электронтой байсан шүү дээ. Одоо 10 электронтой болчихлоо. Потор гэдэг элемент 9 электронтой байж байгаад 10 электронтой болчихлоо. Электроныг авсан уу алдсан уу? Авсан те 1 электроныг авсан.
За хангалттай одоо яг энийг өөрийнхөө амархан болгоод тайлбарлчих. Маш амархан байдлаар ойлгоцсон байна тий. Өөртөө амархан болгоод. Юу протоны тоо нь болохоор 9 гэж байгаа юм чи x-ээ зүгээр нэг одоо нэмэх гээд ойлгох тэр x-ээ нэг x чинь зүгээр нэг болчроос ингээд тэрийг хасах болохоор нэмэх гэж бодоод тэгээд 9 дээр нэг нэмээд 10 электрон. Тэгээд яг үнэ. Хангалттай дотроо болохоор сая ингэж батсан гэж байгаа байхгүй. Тэр бас маш сайн арга те. Дан байдалтайхтаа угаасаа тэг гэдэг зэнэгтэй. Тэгээд одоо ингээ хасах зэнэгтэй болчлоо. Хасах зэнэгтэй болчлоо гэдэг чинь электроныг нэгдүүлж авсан гэсэн үг гээд ойлгочих чинь гэж байгаа байхгүй. Өөр хэлбэл яхаа электрон ч өөрөө хасах зэнэгтэй. Тэгэхээр тухайн элемент маань тэг байж байгаад хасахныг болцсон шүү дээ тий. Тэгэхээр тэг байж байгаа хасах зэнэгтэй болоод ах тутам өөртөө электроныг аваад байна гэсэн үг тий. За тэгвэл шүү дээ тий. Натрий гэдэг элемент байлаа. За натрий биш кальций дээр аваад үзье. Кальций гэдэг элемент байлаа. Тэг гэдэг зэнэгтэй. Кальций энд шүү дээ тий. Нэмэх 2 гэдэг зэнэгтэй болчих. Нэмэх 2 гэдэг зэнэгтэй болцсон. Электроныг авсан байна уу, алдсан байна уу? Нэмэх зэнэгтэй болчих. Тэг байж аваад нэмэх зэнэгтэй болчих. алдсан. Алдсан гэдгийг яаж мэдж байгаа лээ? Алдсан зөв. Юу хасах яон хасах байвал авсан тэгээд яон нэмэх байвал эрэг байвал ингээд алдсан гэдэл ойлгож байгаа шүү дээ. Гэсэн үг. Яг зөв яг саяных шүүхтүүд хардаа энэ дээр ингээ хасах гэж байж байгаа юм бол те одоо энэ улаан зураас дээш хасах зүйл гарч ирж байгаа сте те энэ дээр хасах байх юм бол электроныг авсан гэсэн үг. Энэ дээр нэмэх байх юм бол яасан гэсэн үг лээ? Алдсан гэсэн үг те. 2 электроныг алдаад нэмэх зэмлэгтэй болсон гэсэн үг ээ. За энэ хичээлээ хүүхдүүд дахиж нэг сэргийн санамаар юм байна шүү. Ер нь бол атом дахь ион дахь электроны тоо гэдэг хичээл бүгдээрээ үзсэн ба. Хичээл дээр байгаагүй хүүхдүүд ах юм бол орж заавал үзээрэй. Ион дахь электроны тоо. Тэрэн дээр ингээд хасах зэнэгтэй байх юм бол электроныг авсан гэсэн үг. Нэмэх зэнэгтэй буюу катионууд ах юм бол электроныг алдсан гэсэн үг гээд ингээд ярилцж байгаа. Тийм хичээл байгаа юм шүү. За гэрийн даалгаварт болохоор хүүхдүүдээ штэ өмнөх хичээлүүдээ сэргийн санаа. Өмнөх одоо энэ level 2 дээр орсон бүх хичээлүүдийнхаа сэргийн санаа. Тэгээд дараагийн хичээлээс эхлүүлээд 10 дугаар дасгалаас хойш бүгдээрээ ярилцаад явах болно. За 10-аас 21 дугаар дасгал хүртэл явах юм шиг байна тийм ээ. За 10-аас 21 дугаар дасгал хүртэл дараагийн хичээл дээр ярилцсанаа. Тэгэхээр өмнө үтсэн хичээлүүдээ бүгдийг сайхан сэргийн санаараа өгтөөдөө дараагийн хичээл дээр багш бүр нэр дуудаж асууя гэж бодож байна. За тийм байна. Дараагийнхаа хичээл дээр уулзцгаая. Хичээлээ сайн уншаараа өгтөөдөө хуучин хичээлүүдээ сэргийн санаад үзээгүй хичээл ахын бол класс рүүмээсээ үзээд ерөнхийдөө дараагийн хичээл дээр амар асуултаар бэлтгэх нь шүү. Баяртай өгч сайхан амраарай. Баяртай өгтөөдөө сайхан амраарай.